Намайг Игцэл гэдэг. Би CEO 230-д ээлж хаалхаад ажилласан. За намайг Ариуна гэдэг. Мамааг болохоор анх манай найз ингээд CEO-д ингээд дагуулж ингээд авчраад ингээд энд ажилд орооч гэд намайг ятгаад тэгж анх төслийн үйлчлэгээс ажил авдаг мэдсэн. Тэгээд би анх CEO-д ажилд орсон юм аа. Хаяа мэдээж ингээд харилцаад мэдээлэл дамжуулахад бол асуудал үүсдэг. Гэтэ тэр асуудлыг ингээд шийдвэрлэх олон гац гаргалгаа байгаа. Бид ингээд амны хайрцаг гэж ярьдаг шүү дээ. Амны хайрцагт айгүйх ойлголцдог, биеийн хідэмжээр айгүйх ойлголцдог. Тэгээд үнэхээр ингээд амны хайрцаг биеийн хідэмжээр ойлголцож чадахгүй бол ингээд бичдэг. Одоогоор бол нэг амар тэгэж тэгээд хамт ажиллахад бол хэцүү асуудал үүсээгүй. Яг л ингээд бид ингээд хийх ёстой юмнууд нь ч гэсэн ижилхэн тэгээд ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол харилцаж ойлголцоход бол тийм амар хүндрэлтэй байдаггүй. Би одоо ингээд Ариуна найзтайгаа ингээд хамт ажиллаад баггүй хугацаа өнгөрөөж ийн. Тэгээд найзаасаа ингээд хамтлагаас нь ч тэр ажиллаа хийж байгаа ажлын бүтээмжээс нь ч тэр ингээд хараад ингээд өөртөө ингээд одоо ингээд юмд айгүй хүлээцтэй, анхааралтай хамт тийм ингээд ханддаг болсон. Ингээд найзынхаа үлгэр жишээнээс ингээд тэрийг ингээд ойлгож авч байгаа хгүй юу би. Одоо ингээд найзтайгаа хамт ажиллахад бол айгүй гоё ягаа цаашдаа ч гэсэн ингээд манай найз ингээд үлгэр жишээ байна. Би ч гэсэн ингээд найзаас айгүй олон юм суралцсан гэж бодож байгаа. Би анх CEO-д ажилд орчод хүмүүстэй харилцаж сураагүй нэг амар ичинхий. Тэгээд одоо бол ингээд амар нүүр хагараад тохоо замгаар энэ тийм гэж амар нүүр хагарсан. Энэ бол ингээд амар хөвгчтэй. Тэгээд миний үед ч гэсэн амар тийм том ахиц дэвшлсэн. За манай Ариуна найз ингээд суудаг. Тэгээд ингээд сухаа хажуугаар ажил хийх нь ингээд үнхээр бахархмаар тэр хүнээс ингээд их хүчийг авмаар ингээд санагддаг. Би ингээд шанцах үед бодох ингээд гарах юм угаасаа хүн тэмцээ шанцах үе гарна штэ. Ах юм бол ингээд Ариунагаа бодоод ингээд шантарч болохгүй шүү. Тэгээд Ариунагаас айгүй уран зориг их хүч авдаг.